Хай самцгаано. За бүгдэнд нь энэ өдрийн мэнд хүргэе. За 2026 оны 20 сараас YouTube сувгтэрийн огт бичлэг оруулаагүй байна. За тэгээд ерөнхийдөө болохоор амьдралын хувьд маш завгүй, ажил амьдрал хоёулын ерөнхийдөө маш завгүй ачаалтаа байлаа. За тэгээд өнөөдөр болохоор 26 оны 8 сард би сайхан төрсөн өдрөө тэмдэглээд ингээд гэр бүлийнхэнтэйгээ ойр дотныхоо хүмүүстэй өнгөрөөсөн байгаа. За ер нь бол уг нь бол яг ийм сандгаа одоо нас хүрж байгаа төрсөн өдрүүдийнхаа бичлэгийг хийж оруулъя гэж боцсон болооч бас л завгүй ерөөсөө л завгүй. Тэгээд яалтчгүй ингээд одоо гэр бүл зохиогоод үр хөвгт болоод тэгэхээр хариуцлага нэмэгдээд ингээд бичлэг хийгээд ерөнхийдөө суух цаг зав хомс болдог юм байна. Дээрээс нь ингээд маш олон хүний асуудлыг хариуцаж явдаг. Ажил хийдэг учраас ингээд ажлын ачаал бас давхар нэмэгдээд. За тийгсэн хийдэж гисэн ингээд одоо бас дуртай хийх дуртай зүйлсүүдийн минь болохоор ингээд бичлэг хийж одоо ярилцах гэх юм уу да. Тэгээд 20 цагийн төрсөн өдрөөрөө Johnny Fox гээд Ирландын одоо ерөөхдөө хамгийн өндөрлөгт байдаг пабд очиж одоо автагаа одоо бас хайртай дотны хүмүүстэйгээ цаг хугацаа гой өнгөрөөсөн байгаа. Мөн дээрээс нь Power Escort Garden орсон. Хэрвээ ингээд Монголоос ойр дотны ах トゥ хамаатай садан чинь ирэх гэж байгаа бол бас иймэрхүү маршрутаар явбал зүгээр юм байлаа шүү. За өчигдөр болохоор би сая хийсэнчлэн Монголоос ирсэн. Аавыг ингээд нөгөө генс үйлдвэрээр оруулаад явж байхдаа ингээд ер нь бичлэг хийнэ гэсэн бодол огт байхгүй байсан. Гэхдээ ингээд генс үйлдвэрээр ороод маш юм өндөр сэтгэл төрсөн учраас ер нь ингээд тэр чинь ингээд нэг одоо юу гэдэг чинь нэг ингээд pint пиамны асуудал ерөөсөө ярихдаггүй байгаа байхгүй. Ингээд ороо гарахад надаа ингээд төрсэн сэтгэлдлүүд 3 зүйл амар онцгой санагдсан. Нэгдүгээрт болохоор ингээд үйлдвэрлэлийн технологи одоо тухайн пиав ингээд яагаад ингээд бусад пиав шар өнгөтэй байхад генс яагаад ингээд бор өнгөтэй идэм болоо гэсэн бодлыг тээж орсон. Тэгээ ороод гарахтаа хариултаа авч цаацаан тэгээ та идэд бас сонирхолтой байх гэж бодож байна. Хоёрдугаарт болохоор ингээд сайн бүтээгдэхүүн байсан ч гэсэн яаж одоо ингээд зах зээл дээр гаргаж ирсэн бэ те маркетинг хэрхэн хийсэн юм болоо гэдэг юм бодол байсан. Тэгэнгүүт ингээд ороод гарахтаа бас хариултаа авчаацаа. Хамгийн сүүлийн асуулт нь болохоор одоо ингээд хэдэн зуун жилийн турш ингээд тухайн бизнес ингээд тогтвортой оршин тогтноо яваад байгаа байхгүй юу. Тэгмүүд эн чинь ингээд цаана нэг юм нууц байгаад байна шүү дээ. Ингээд тэр нууц нь юу юм бэ гэдээ бас бодоод ороо гарсан хариултаа авч чадсан. Тэгээд би одоо ингээд энэ бичлэгээ ингээд генси үйлдвэрээр ороод ингээд үе шатлгаудаар нь явж байхдаа ингээд ерөөхдөө жоохон тайлбартай бичлэг оруулъя гэж бодсон байгаа. Та тэндээс ингээд үзээрэй. Тэгээд хамгийн гол онцлог нь болохоор одоо ингээд генс гээд одоо Артур Генс гээд хүн энэ одоо бизнесийг анх 1759 онд эхлүүлсэн байгаа байхгүй. Тэрнээс хойш чинь 800, 900, 2000 гээд бараг одоо 300 дахь жилийнхаа одоо 300 дахь жил рүүгээ орох байгаа юм бизнес одоо дэлхийн бараг 80-90 орнд хувьд нь борлуулагддаг. За хамгийн гол одоо үйлчлүүлэгч нь болохоор Англи, Их Британь, Ирланд, Америкийн нэгдсэн улс, Нижер эдгээр орнууд бол ордог. Тэгээ ер нь бол 1990 он хүртэл эдний бизнес бол ингээ гэр бүлийн бизнес байсан. Тэнгууд 97 онд болохоор ингээд Их Британий компанид одоо худалдаад өөртөө болохоор хувь одоо хөрөнгө оруулагч болоод үлдсэн ийм бизнес байгаа. Тэгээ хэрвээ ингээд одоо бизнесийн амжилттай яваа генси илүү их түүхийг үзэж сонирхож мэдмээр байгаа бол одоо Netflix дээр генс The House of the Gens гээд кино орсон байсан. Би одоо л тэрийг эхлүүлээд одоо талтаа ороо явж байгаа. Ийм байна. Тэгэхээр одоо надтай хамт бөөндөө генси үйлдвэрээр аялцгаая. За энэ болохоор эхлэл хэсэг рүү н ороод энэ хэсгээр болохоор
ерөөхдөө нэгдүгээр давхарт нь ерөөхдөө болохоор энэ генис пиавыг үйлдвэрлэж буй технологийн гол орц найрлагуудын талаар ярьдаг юм лээ. За хамгийн ихнийх нь болохоор нэг тариан түрүү, тэгээд ус, тэгээд хопс гээд энэ болохоор нэг тийм гашуун амт оруулдаг одоо нэг ургамал, тэгээд эсгэгч. Энэ дөрвөл ерөөсөө генис пиавыг одоо бүрдүүлдэг юм лээ. За тэгээд эхний энэ явж байгаа хэсэг дээр болохоор одоо жишээ нь ус нь хаанаас авч хэрэгэлдэг, мөн дээрээс нь тариан түрүү нь болохоор хаанаас ирдэг, хөөлөгч нь ямар технологиор явдаг гэд бүх одоо нэг одоо тайлбаруудын ингээд самбар дээр бичсэн байт юм лээ. Энэ тариан түрүүг болохоор Лаос гээд нэг каунти үүдэн штэ. Тэндээс бол одоо 100% оруулж ирж одоо найрлаганд нь ашигладаг. Араас нь болохоор тэгээд энэ тариан түрүүнээр ингээд нэг хөөхөө юм юу одоо талбайзаас одоо хэсэг ингээд засцсан. Ингээд яваад ороход бол бас одоо сэтгэл одоо тогтолмар юм билээ. Одоо эмоц өндөртэй хүн болохоор. За тэгээд энэ хэсэг дээр би маш их бичлэг хийсэн, хараад гоё санагдаад. За дараагийн хэсэг нь болохоор ус орж ирж байгаа. За тэгээ усаа болохоор бас ингээд зүгээр ингээд гойжуулаа орсуулчихгүй. Маш их реклам одоо юу гэдэг чи одоо хүний анхаарал татгаар одоо байршуулсан байгаа. Тэгээд ийм байдаг учраас одоо баг одоо нэг хүн болгон ийшээ ороод гарахад нэг тийм сэтгэл үлдээх одоо маягтай бас нэг цаана маркетинг яваад байгаа байхгүй юу. Тэгээ ус нь болохоор Wicklow Mountain-аас оруулж одоо баг авч хэрэгэлдэг. Тэгээ энэ усан дээр бас хөөрхөн одоо үзүүлбэр үзүүлчихэж байгаа. За тэрийг ингээд бөөндөө одоо хамтдаа харцгаая. Тэгээ энийг бацсан байхгүй яаж энэ үзүүлбэрийг ингээд одоо гаргаад байна гэд бид нар бас хоорондоо яриа сурчсан. Ингээд судалгаа хийсэн чинь энэ болохоор ерөөсөө ингээд лазераар тоглолт гэдэг юм лээ. Нүхэн дээрээс одоо усны хүнд одоо ширхэхээр ингэж хийдэм болоо гэж бодсон чинь лазер дээр тэгээ генси пиа бол 95 ус байдаг шүү гэсэн маягтай юм цааш туршлагаа явж илээ. За тэгээд Wicklow Mountain-аас авдаг ийм хэсэг байна. За ингээд ерөнхийдөө бол ингээд эхний нийт давхар бол тэр чигтээ одоо 4 орцынхоо одоо гарал үүсэл найрлага яаж гаргаж авдаг гэд хэсгүүдийг бол гаргаж илээ. За ингээд цаашаа бүндээ явъя. Тэгээ бид нэр болохоор тиктэй бүр орой 7 цагийн тикет авсан. Ерөнхийдөө яг нөгөө нэг үзийгээд гин ярьжсэн ч гэсэн тухайн өдрөө оройн жоохон цаг завтай болонгоо за өнөөдөр очиод үзийгээ тикет авсан. Тикетүүд нь ингээд дорхноо борлогдоод дуусчдаг юм билээ. Тэгээд бас энэ болохоор хопс гэдэг тэр нөгөө нэг одоо генсиг ингээд өнөрлөж уух хэрэгтэй гэдэг зааварчилгаа өгч илээ. Ингээ харах юм бол ийм гашуун одоо үнэрлүүлдэг хэсэг нь бас одоо тест амтлуулах хэсэг дээр байд юм л ингээд үнэрлэхээр ийм хальт ийм гашуун амт өгдөг тийм ургамал юм бэлээ. За ямар ч гэсэн энэ хэсгийг болохоор ингээд наранд одоо юу яаж тарж ургуулдаг л гэсэн одоо тайлбартай хэсэг гарч байгаа шиг. За дараагийнх нь болохоор yeast буюу одоо эсгэгч, хөөлгөгч гэж ярьдаг. Пиамны мань гол одоо орц найрлаганд ордог байгаа. За энэ дээр болохоор мэдээж ингээд химийн уруулын талаар ярих шаардлагатай болох байх. За энэ одоо самбар дээр гараад хүүхэн болохоор ерөөхдөө одоо пиамны нөгөө чанар шалгагч гэдэг лөө тэр амтны чанар шалгагч гэж ашиглан ингээд 1759 оноос хойш одоо ингээд нөгөө ингээд энэ чи бүтээгдэхүүн хөгжүүлэлт гэж явагдаж байгаа шүү дээ. Явагдаад ямар өөрчлөлт орж ирсэн тэр талаараа ярьж байгаа. Тэгээд одоо 38% генис нь яадаг гэж байсан харахсан. Одоо энэ нөгөө хөөлөгч нь болохоор хасах 196 градуст болохоор одоо ингээд нэг байлгадаг nitrogen гэдэг чинь болохоор азотын
нэгдлүүдийг хэлдэг шүү дээ. Тэгээд ингээд одоо энэ хөөлгөгчийн бөмбөлгүүдээр ингээд бас хүүхдүүд дагуулад орол айгүй хөрх ингээд хөлөөрөө хөрх юм бол ингээд дагаад ингээд хөдлөд идэг юм хэсэг гэлээ. За ямар ч байсан тэгээд ингээд ийм үндсэн дөрөв орцоо ордог генесийг хийхэд тариан төрөө хопс гэдэг гашуун урмал тэгээд ус тэгээд эсгэгч барыг генес одоо технологид мэдвэл одоо хийж болохоор байгаа юм шиг санагдаад байгаа. За хамгийн гол зүйл нь болохоор ерөөсөө хууралт юм байна. Одоо ингээд тариан төрөөгөө гаргаж авчирээд ингээд өндөр градус температурт одоо нэг хуурах үйл явцаас ялгаанууд нь гарч ирсэн юм байна. Одоо эхнийх дээр тэг градус дэмэстэл шаргал 100 дээр шаргал 225 дээр жоохон бор туяа орж ирээд 232 дээр ингээд тариан төрөө ингээд бүр бор болсон ба. Тэгээ энэ хууралтаасаа одоо нэг хамаарат роустэд яг би хууралтыг яриад байгаа шатаалт гэх юм уу юу гэж хэлэх ямар ч гэсэн ингээд тариан төрөө хууралтаасаа хамаарат. За энэ хэсэг дээр болохоор одоо нэг тариан төрөнүүдээ хийх явцсан гарч ирнэ. Амилин гэдэг болохоор одоо нэг термдэх машин нухах, буцалгах араас нь тэгээд ийм үйл явцад үндсэндээ 4 үйл явц явж байна. За энэ хэсэг нь болохоор нэг шар аргийг гаргаж авах үйл явц гарч байна. За хамгийн их нь болохоор одоо нэг тариан төрөнүүдээ өөхний үг нь харагддаггүй. За ямар ч гэсэн авчраад нухаад юу термдээ нухаад салгаад тавтганы юу байсан бэ? Буцалгаад тэгээд ямар ч гэсэн 11 дээр нь болохоор үйлчлүүлэгчдэр очих юм үйл явц болж байна. Хэсэг дээр болохоор нэг fermentation буюу одоо мөөгөн зэрнэмж эсгэх одоо үйл явцын хэсэг гарч байна. Тэгээд бүтээгдэхүүн чанар хяналт гээд хамгийн сүүлд нь хэрэглэгчдэр очих байгаа. За ямар ч гэсэн энэ хэсэг ингээд ерөнхийдөө маркетингийн зориулалтаа одоо нэр нэмээд дуртахад энэ генсийн маань үйлдвэр өөрөө ингээд нэг пиавны торхны хэлбэрийн үйлдвэртэй. Тэгээ хамгийн дээдлийн давхарт нь болохоор gravity гэдэг тийм бар байдаг. Тийм болохоор энэ музикээр зочилсан хүн болоо одоо нэг одоо pint гэн суух хэрэгтэй байдаг. Тэргээ уугаад ингээд давлын хотыг бүхлээрээ харах боломжтой гэдэг нь надад бас амар гоё санагцсан. Тэгээд хүүхдэд бас давалж очиж болно. Арх одоо нэг юу гэдэг нэг пиано үйлдвэргээд хүүхдэд үлдээхгүйгээр хүүхдэд давуулаад энэ чинь нөгөө шинжлэх ухаан танин мэдхүү гэдэг талаас аваад очих юм бол 0-4 настай хүүхэд өвнөгөө 4-ээс 16 болохоор нэг 16 евро байсан үү да үнэтэй. Тэгээ хүүхдүүдэд болохоор soft drink буюу ундаа жуус өгдөг юм лээ. За ямар ч гэсэн ингээд үйлдвэр дотроо явбал байж байна. Энэ хэсэг нь болохоор бас надад амар хөөрхөн санагцсан. Ингээд торход өөрөө тавьсан тэнгуудаа торхон дээр бас ингээд нэг одоо пиавныхаа төгөөд ийм материал нарийн одоо зүйлсийн талаар хэлхээс гадна ингээд торхны ингээд эхлэл болно одоо төгсгөл хэсэгт ингээд зурагт байршуулсан бүр ихний. Тэгээ дээр үедээ одоо нөгөө тариан дөрөгээ термдэх үед хэрэгэлдэг байсан бүтээгдэхүүн багшуудаа бас оруулаад өгсөн байсан. За тэгээд ингээд энэ зурагтаар нь болохоор бас л одоо генсийн тухай гарч байгаа. За ийм байна. Тэгээд өмнө хэлсэнчлэн генс үйлдвэрийг зөвхөн өдөрт 4500 хүн улирлаас хамааралтай 4-4500 хүн үүсгээр очдог байгаа. За дунаж тикетний үнэ нь болохоор 35 евро орчим. Бас дээрэс нь гэр бүлийн тикет гэж байдаг юм л. Энэ үнэ нь болохоор 55 евро 2 наснд хүрэгч 2 хүүхэд гээд ордог байгаа. За ингээд генесийн үйлдвэрүүд бол ерөөхдөө ийм байна. Эний хэсэг нь ингэж яваад мөн за энэ болохоор үйлдвэрийн ерөөхдөө гадаа план зургаас нь ингээд харуулсан байна. Үйлдвэр нь одоо ингээд ийм хэсгүүд байдаг гэд.
За энэ охин надад болохоор яг Монгол охин шиг санагдаад би нэг нэлээд онцолж авсан баг. Тэг бас гоё санагцсан. Энэ ингээд зүгээр ингээ хурж байгаа тийм гарын хисээр хөгжим дуурж байгаа болохоор нөгөө нэг юу амтлагын өрөө рүү орж байгаа хэсэг нь ингээд нэг амар гоё одоо нэг адлын явдлыг нээж байгаа юм шиг ийм мэдрэмжүүдийг төрүүлсэн. За тэгээд ингээ яваад орох юм бол ингээ нөө дөрвөн одоо нөгөө нэг бүтээгдэхүүнийг ингээд нэг бүрээр нэмэхээр амт нь одоо яаж өөрчлөгдөх талаар ингээд энэ дээрс ингээ уураар нь аваад амглаж нөгөө мэдэрч болох юм байлаа. За тэгээ энд болохоор нэг юм жижигэн генсүүдийг бол одоо орж ирсэн хүмүүстээ өгдөг. Тэгээд за энэ хэсэг болохоор нөгөө нэг амтлагын хэсэг тэгээд амсаад за би энд болохоор амсаж үзэх чих шиг. Энд нэг санамж хийсэн. Залуучуудаа та нар энд уухгүй шүү. Зүгээр амтлаа шүү гэд дараагийн өрөөнд л орж болохоор генсийг хэрхэн одоо нөгөө нэг амтлаж уух талаар одоо ерөөхдөө мэдээлэлүүд өгч байна. За энэ хүн маань болохоор Артур Генс гээд 1759 онд Генсийн одоо үйлдвэр одоо бизнесийг эхлүүлсэн хүн ба үүнээс хойш ингээд 1997 он хүртэл одоо ингээд гэр бүлийн бизнес байсан. 97 оноос хойш Их Британий компанид одоо арх алкогол үйлдвэрлэдэг, ундаа ус үйлдвэрлэдэг компанид одоо зарсан байгаа. Тэгээд яг Генсийн гэр бүл бол мэдээж хувь үзэмжтэй. За энэ дээр болохоор бүх түүхэн цаг үеийн Генсийн одоо нэг реклам зааш өгчлөгөө хэрхэн явуулдаг гэсэн талаар гарч байгаа. За энэ дээр бас нэг хөөрхөн бичлэг гарна Генсийн одоо энэ дээр бол гарч байгаа. Тэгэл төрлийн рекламууд явж байсан мөлий. Хамгийн хөөрхөн надаа энэ нэг даглан хавч өөрөө юм Генсийн өнгөтэй жоохон төстэй штэ. Тэгээд тэр реклам хөөрхөн санагдаад би тэр хэсгийг бичээд авсан байгаа. За одоо гарах ба. Энэ чинь одоо дээр нэг хэлэхүү кино за ингээд ер нь бол ингээд тавхнаасаа гараад ирэнгүүд ингээд тий гол юм хэлсэн. Генсийн хамгийн гол нууцуд тарин төвгөө 232 градус шатаах гэх юм уу одоо нэг хуурч ийж энэ бор өнгөтэй болдог юм болоо шүү. Түүнээс одоо бусад пивот шиг одоо энэ ер нь л бол технологийн л одоо өөрчлөлт зүйлтэй нууц. Тэгээд дээрээс нь хопс энэ хоёр ер нь тэгэл бүх бүтээгдэхүүн орж байгаа ингээ найрлууд нь арай өөр найрлууд байдаг учраас тэгээд яг болохоор Генсийн ялгаатай юм анх ухад амин гашуу юм байсан юм. Уугаад ахаар амар тослоо зүрх юм санагдаж байна. За тэгээд ингээд оройн давлын хотын хамгийн өндөрлөг дээрээс харах юм байна. За тэгээд нэр нэмээд хэлэхэд биш дээ. Генсийн гэр бүлийн талаар Netflix дээр кино орсон байгаа гэж хэлжсэн. Тэгээд тэрнээс гадна Генсийн гэр бүл болохоор ингээд Ирландийн хамгийн баян гэр бүлүүдийн нэг байдаг байсан. Одоо бол яг топ 20 орохгүй юм байлаа л та. Тэгтээ ингээд эзэмсэжсэн газруудыг хэлэх юм бол Phoenix Park-ыг болохоор Генсийн гэр бүл эзэмшдэг байсан. Тэгээд сая сүүлд 29 сая еврогоор Ирландын засгийн газарт буцааж өгсөн байгаа. За мөн дээрэс нь Стефенс Грин гэдэг нэг худалдааны төв байдаг. Тэгээ урталтай нэг парк гэдэг штэ. Тэрийг бас Генсийн гэр бүл заламжлын эзэмшдэг байсан. Тэгээ тэрийг бас одоо нэг Ирландын засгийн газарт нь буцааж өгсөн байдаг байгаа. За тэгээд энэ гэр бүлийн одоо нийт эзэмшиж байгаа эд хөрөнгө гэх юм бол 1.1 биллион евро гэсэн хэдий ч одоо ер нь бол Ирландын
одоо тэрүүн топ баячуудынхаа доонд ортгүй. Тэгээ би саяхан бас ингээд судалгаа юм уншаа сууж байхдаа Нидерландын хамгийн топ баян ах トゥ хоёр надтай ч хэцүү хүмүүс байдаг гэж боддоо. Тэгээ 2008 оноос бизнес гараагаа эхэлсэн. Чадвал энэ хоёр залуугийн талаар дараа бичлэгтээ оруулнаа. Тэгээд түр баяр таа.